дараагийн зүйл нь ерөөсөө л эрчим хүчний асуудал болж эхэлж байгаа. Өнөөдөр 26-онд ялангуяа монголчууд бидний хувьд те эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй байхад химэл оюун ороод ирлээ. Хүмүүс химэл оюуныг эрчим хүчтэй айгүйх зүүрлж ярьж байгаа. Тэгээд яагаад тэгж зүүрлж байгаа вэ гэдгийг хоёлоо жоохон бодоод үзээ л та. За яагаад эрчим хүчтэй зүүрлэх нь хамгийн зөв бэ гэж. Өнөөдөр Улаанбаатарт эрчим хүч тасарч байна. Тэгвэл чи тогтоо дэлгүүр, тоггүй дэлгүүр хоёрыг бодоод үз. Тоггүй дэлгүүр нь одоо баг ямар ч орлого олох боломжгүй хэмжээнд очсон. Бараагаа уншуулад зарах боломж байхгүй. За шууд бэлэн мөнгөөр зарлаа гэж бодоход өнөөдөр хэдэн хүний хэдэн бэлэн мөнгөтэй явж байгаа байл. Тэнгэр газар шиг зураг гарч ирж байгаа. Химэл оюун үнэхээр бид нар хүн төрлөختөн бид нар энэ химэл оюуны учрыг олчвол яг л эрчим хүчтэй адилхан. Нэгдэлт нь химэл оюуныг ажилуулж байгаа компани, нөгөөх нь химэл оюуныг ажилуулахгүй байгаа хоёр компани хувьд тогтоо компани, тоггүй компани хоёртой л яг л ижилхэн л зүйл болно л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Зүгээр ингээ хувь хүнийхээ бүтээлч байдал дээр бодоод үзэнгуут л миний үр дагавар тийм 4-5 дахин нэмэгдсэн байгаа байхгүй. Би одоо тог байхгүй бол бүр 0 болчих шүү дээ тий. Тэгэхээр яг л эрчим хүчтэй харьцуулаад байгаа нь ер нь бол буулгаж үзвэл ингээр ойлгол ер нь энэ юм байна л гэдгийг би дотроо бодож үзлээ л дээ.